Ингээл жирийн анхлах сургуулийн амьдрал. Хинтээ юу ч дуурахгүй энэ номоо гарвал манай нэмэн гол дүр. Харин энэ ингээл жирийн охин бол Хори. Энэ гар болохоор хинтээ юу ч дуурахгүй ингээл жирийн номоо гар. Гинтгэн Хори гэртээ айгүй том ажилтай юм шиг яарадгүй. Гинтгэн очиод гэрээ цэвэрлэж цэцэрлэгээс нүүгээ аваад нэг л айлын том ихч мэд. Нэг өдөр хувцас уугаал байжсэн чинь төөрчгсөн хамраас нь цус гожцсон орж ирдیں۔ Түүнийг нэг хүн дагуулж орж ирдэг нь мань хүн. Хори чи хараад гайхаал юу вэ гээл. Тэгэл явах гэдэл дүүн жоохон байж байгаа ч гээл. Хори чин танихгүй мань хүнээс нэрийг асуудал би танай ангиштэй гэж авдیں۔ Өнөөс цааш манай аниме гол үйл явдал эхэлж байгаамаа. 1 2 1 2 3 4 やっぱわかる。Нөгөө Хори чинь өчигдрийн тэр гэж юу гээл. Яаж чарсан шал өөр хүн шиг харагдаал. Дараа нь дүүн ахыгаа нэхэдэн гээл. Дүүн нилээн мань хүнд дасчихсан байт юм лээ. Үүнээс цааш мань хүн ойр ойрхон гарч ирдэг болчихсон. Гэтэн бараг амьдрээд байгаа юм шүү. Гашин тэгсэн чинь дүүгээ авчаараа гээд мессеж бичээд цугтаад яваад өгдөг. Мань хүн хар хурдаараа тэгээл гүйж байгаа. Оройн бараг нэг гэр бүл болчихсон хоол хийж идэл. Хоол хийж өгсөн ихчтэй баярлаа гэжсэн. Маргааш нь гинт мань хүн маргааш би темиртэй илүү гэж сорж идэв. Гэсэн би 94 шивээс. Тэгээд яаж нуух вэ гэд битүү цамц өмсгөр болдیں۔ Сургууль дээр мань хоёрыг ярилцахыг хараалс ангийнх нь энэ хоёр хизээ юм дотно болцсон юм бэ гээл. Дараа нь ягаан үстэй эрэхтэй чи мань хүнтэй ярилцж байна. Хоригийн тухай яриад заяа. Тэгсэн мань хүн чи Хориг сайн юм гэлчтий. Сайн болж таарч байгаа. Би темир дээр тэгэл нөгөө ягаан үстэй чинь чи ягаад битүү цамц өмсөд байгаа гэсэн чинь нөгөө нууж байгаа шивээс харуулна. Энэ шивээс жинхэнэ өмнөх нь өгцөн. Үүнээс цааш мань хүн иймэрхүү найзтай болж байгаа маагч. Мань хүн Хоригтой сургуулийн гудмаар ярилцаа явж байхын нөгөө ягаан үстэй чинь мань Хориг сайн гэдгийг санангуудаа зайгаа барьж яваал. Дараа нөгөө ягаан үстэй чинь хичээлийн дараа уулзъя гэд сэтгэлээ хичээлж байгаа. Өдөр нь Хоригийн гэрт мань хүн ирчихсэн дүүтийн тоглоо иждэг. Тэгсэн араас нь Хориг гарч ирээл. Тэгсэн Хориг түүнд уурлаал. Тэгээд гомдоод уулж байгаа болов гэсэн чинь бодхоор л уур хурчглээ гэж мөргөж аваад унгаагаад намайг кино үзээд унтс багт хин сэрэх юм гээл. Чиний хоолны эсний илүүдэл гардгийн байгаа зүтэй гэж авсан. Нэг л өдөр ээж нэрж нөгөө дүүн ээжд нь хэлсэн чинь ээж нь хин гэдэг хүүийн гэс чинь мань хүн нэрийг мэддэг болж таарна. Дандаа авгоор нь дуудаг болж таарна. Энийг харалтаа бүр цагаандаа гарсан зүйл болж байгаа зү. Тэгээл өдөржингөө нэрийг асуух гээд бүтлгүүтэй чаддаггүй. Дараа нөгөө ягаан толгойтой чинь таарад юм асууя гэс чинь би хаягдаа шархалсан байгаа гэ гүг өвчтий. Маргааш амралт өдрөх болохоор нөгөө хүч ирэх юм уу гэж. Тэгээд ирсэн чинь ээж нь хүлээж ялаа ороороо гээл. Мань хүн анх удаа уулзж байгаа болохоор тэгээд шоконд орсон. Тэгэл ээжсэн чинь ээж нь ажилдаа явахаар болд юм да. Тэгсэн нөгөөд чи ирсэн ээж яасан маасан гээл. Мань хүн өдрийн асуудлаа яриад тэгсэн Хори нэ хэлсэн чинь нөгөөд ч мөр татаж унтлаа энийгээд. За тэгээд үрсөлөдгөө сургуулийн зөвлөлийн дараа ажил даатгаад мань Хори овоос их ажилд олчихно. Мань Хори бүр ядарч өглөө. Нөгөө сургуулийн зөвлөлийн дараа гэдэг нь сургуульдоо догтууд араасан гүйдгэл болж таарч байгаа. Тэгэл хийгээд дуусч яхад нь орж ирдэг нь улаан үст. Нөгөө улаан үстэй залууг чинь найз охин гинэ. За тэгэл бөөнөрөө гэртээ харихс чинь мань хүний араас мөрөгдөн нөгөө улаан үстэй хүн. Мань хүнийг мөргөж унснаа нэг бичиг цаас унгаснаа тэрийг хайчих гээд яваад өгдөг. За тэгээ маргааш нь болоо. Тэгсэн мань Хори бүр амар зөниулж гисэн зогсож идэг. Нөгөө бичиг баримт төгсөн штэ. Тэгсэн нөгөө ягаанч мэдхгүй гээл. Мань Хориг ч бүр уулчлахгүй юм уу гээл. Мань хүн тэсгүй ч гэх юм уу очингуудаа давс хилтэл нь мөрөгчдیں۔ Тэгснээ нөгөө бичиг баримтыг гаргаж өгөөд наагуу улаавтар өстэй охин чинь өчигдөр натаа мөрөлдөж унгуугуудаа хаягчих гээд яваад өссөн шүү дээ гээл. Тэгсэн нөгөө хоёр чинь барьж идлээ.
За тэгэл өөрчлөлтгүйгээр л явж байгаа. Тэр улаан уст мань хоорын ямар холбоотой вэ гэвэл мань хүн баг багт нь их дээрлэгдэг байж л дээ. Сүн хүмүүхээ шидэж байруулаад чи ахлах сургуульд орсон ч миний боол гээл. Тэгэл дараа нь хүндэтгэлтэй харьц мэрц гээл. Дөрөс солигдоход мань хүний өнгөрсөн үе харагдах ба сургуульдаа нилээн жижиг ямар ч найз авахгүй хүн мөн ерөөсө тоодохгүй л байсан юм шиг ба. Тэрнээсээ болж чихээ цоолуулах сонирхолтой болсон ч гэх юм уу. За дараа нь анги солигдож тэгсэн ч минь хэд нэг ангид орцсон байдаг. Тэгээд дараа нь хичээлдээ багаар хийх юм болчдөг. Тэгсэн мань хүн хуучнаа дурсаал. Харин одоо л өөр болсон. Нүд ирмэх зуурл хөрөд ирсэн тэр хэдэн найзуудаа харахаар л. Дараа өдөр нь хоорыг гуанзан суужсэн чинь нөгөө улаавтар ягавстэй ч норддог. Мань хүнээс чи тэр мия мөрөд сайн юм уу гэсэн чинь мань хоорыг үгүй гэсэн чинь тэгвэл би тэнд сайн болж болох уу гэдгийг төрөний явдлаас нэлээд өгөөсөн мэдтэй гээл. Тэгсэн хоорыг чинь өөрөө мэдлэх үү гэх юм уу? Би чамд өгөхгүй тэр бол минийх гэсэн зэ. Оройн тэр хоёр суугаад аимшиг кино үзэж байна. Хоорыг юусаа яахгүй. Мань хүн бүр сүнсэн цайлаад өглөө. Хоорыг юу ч тоохгүй. Тэгэл үжис чинь гинтог тасарчнаа. Тэгэл мань хүний сүнсэн зайлтын даа гэж. Тэгсэн чинь баахан сэдэ гаргаж бүх ангийн үзнэ гэж авдیں۔ Тэгснээ дараа гарахын хэмжээг үзэж ягаад тэгээд дүр солигдод нөгөө ногоос долон улаавтар ягавст ярилцж идэг. Энэ улаавс чинь нөгөө хоорыг худлаа ирсэн гинэ тоглолцоод тэгээ тиймэрхүү юм болсон гэл. Тэгсэн нөгөөд чинь сонсож байна. Маргааш мань хүний хацар нь хөхөрчихсөн орж идэг. Хин тэгсэн мэгсэн гэс чинь өө эрэхтэй ягавст чинь. Хөөе чи яагаад тэг хүнийг зодж байгаа гэс чинь. Бүр 7 дор юм болсон юм орж ирдیں۔ Ямар шалтгаантай зодолдсон бэ гэвэл жоох өвөл ойлголцол болсон ч юм уу. Нөгөө ягавст чинь мань хүн дээр очиод хоорыг чамд сайн гээчжээ. Тэгж цочсондоо санаадгүй зөгцсөн бэлээ. Тэгээл баахан буржигнаа болж тэгсэн чинь нэг харсан чинь мань хүн дээр нь гарчсан. Ягавст чинь балвж идэв. Ерөнхийдөө тингээл зодолцсон бэлээ. Тэгээд ямар ч лсэн сүглд нь хоёулаа уулзаж ивлэрж байгаа. Үрс солигдоход нөгөө улаан өстэй чинь мань хоёр найзалж гэсэн. Сургуулийн зөвлөлд орсон юм шүү гэдэг. Ялгсан хоёр нь уух юмд явна шүү гээл. Тэгсэн хоорын мань хоёрыг хорлцдیں۔ Нэг л биш атаарч байгаа ягавстыг харснаа ногоост. Нөгөө даргаасаа тэн сайн мүү гээл асууж идэг. Нөгөө хоёр чинь явах замдаа уух юм унгаачнаа. Нөгөө ягавстыг чинь бүр яагаад удаад байна гээл. Тэгсэн мань хоёр орж иж байна. Орж ирснээр ягавстээс уулчлаараа гэсэн чинь нөгөөдөг чинь буруугаар ойлгоо чихмэхээ дараад яг өндөө л зүгээр лацтай колог нь унгаацсан л байгаа юм л та. Нөгөө юу ч хачин царайлал тиймэрхүү юм болсон. Нөгөөдөг чинь шал буруугаар ойлгоол. Нөгөөс тэгэл альчир явчихвал. Мань үнтэй таардаг нэг хүү бол Шиндо. Түүний ганц найз нь байсан гэх юм уу. Нилийн дотноо гаргад. Тэрнээс яжхад нь мань хүнийг хоорыг тавьж байгааг харчжээ. Хамт явахыг харсан болохоор найз охин чинь юм уу гээл. Тэгснээ найз охиныхоо зураг мургийг явуулаад мань хүн залгаснаа үхгээ тасалчдیں۔ Дөрөс солигдоход хоорыг хүнсээ цуглуулад явж явах ба нөгөө Шиндотой чинь таардаг. Нэр мэрийн дуудаа юм уу асуусан за. Мань хүн ярилцж байгааг нь харангуйтай шууд очиод алгадаад авнаа. Шиндо нь хит өвлөрсөн бэлээ. Чи найз охинтой олчихсан зугаацч чинь үг моогаац чинь гээл. За дөрөс солигдоход мань хүний дунд сургууль гарч ирэх ба хэдэн хүүхдүүд нь дэвтрийн унгаачаа явж өгөнгүүт Шиндо орж ирж дэвтрийн номыг авч өгч танилцж исэн бэлээ. Нэг ч хүн түүнтэй ярилцахгүй байхад ганц ярилцдаг байсан хүн Шиндо олж таарж байгаа. Ганц хоёр яриа нийлээл. Тэгсэн нойлын өрөөнд Шиндод нэг найз нь мань хүнийг буулж байна. Бүрэг гिचгсэн цаа. Тэгсэн Шиндо бүрэг болгосон хүн хэн бэлээ гэж яваад өгдیں۔ Дунд сургуульд ганц сайн үлддэг байсан найз нь Шиндо олж таарна. Дараа өдөр нь хоорыг өвтчихсэн байх ба зөрүүлээд хичээлдээ явах гэдагт нь дүүн зогсооч өрөөлөн оруулдаг. Хэсэгхэн зур хөвдөжсэн чинь унтчихнаа. Унтаал босоо харсан чинь мань хүн ирчихсэн түүнийг асарч идэг.
За тэгэл унтаад өвтчих хатна. Мань хүн би чамд хайртай гэчээд гараа явуудаг тийм. Тэгсэн нөгөөд чинь босч ирснэ ш. Дараа өдөр нь дүүн сургуультай явж гинэ. Тэгсэн мань хүн өөр өхөнтэйг юм яриа явж идэв. Тэрийгэ тэгэл оройн өвчтэй хэлээл. Ах нөгөө нэг эмэгтэйд явж исэн гээл. Дараа өдөр нь асуух гээд асууж чадахгүй тойруудахаар асуугаал. Өчигдөр чи эмэгтэй үнтэй явж исэн юм уу гэж. Хэн гэж бодож ирсэн аа шин догийн найз өхнөө гээл. Тэгснээ дараа нь эцсэндээ ч гэх юм уу ном шидчихэд яваад өдөг. Дараа нь гэртээ очсноо яаж сарыг нь харнаа марнаа гэжсэн. Ямар ч лсэн тэр хоёрыг цугсууж явахт нь нэг хүн орж ирдэг нь мань хоорыгийн аав нь. Энийх гоё хөвчлөлтөд үрээ. Тэр залуу хинбэ гэл. Тэгснээ явж өснөө сайх үүс вэ гэжсэн. Бараг нэг сонирхолтой хоёр юм уулзаад байгаа юм шүү. Тэгсэн араас нь хоорыг дагцсан дундуур мөшглөө идэв. Йоо энэ байдгал зүйл. Тэгэл хоол хийгээд өчгс чинь. Мань хүнээ сонин юм яриад харанд бас шанаадал. Тэгсэн энэ тана найз залуу үстэй гэж. Тэгсэн чинь хоорыг тийм асуудал байна гэж авдیں۔ Тэгснээ аавтаа нь уулзнаа. Яана өнөөдөр чамд өгөх оройн хоол байхгүй гэж авдیں۔ Дараа нь нөгөө чинь гадуур алхчихдаг. Хөтлөлцөж алхаад. Баргал бие мэдээ сэтгэлээ иччих шиг болдог. Дараа өдөр нь нөгөө яга үстэй залгууч нь ногоо үстэй чинь ширтсэн зогсчихдаг. Яга үстэд нь сайн болцсон л байгаа юм л та. Мань хоёр үерхэж эхэлсэн бол та хажууд нь байгаа яга үстэйг хараал уучлаарай гэж хэлж явахт нь битгий тоо гэж хэлсэн мэт тэнийгээ гээл. Дараа нь мань хүн хоорытой гэрт нь ирж байгаа. Мань хүнийг харснаа ихэндээ чи юм бэ гэснээ мямруу байж дээ гээл. Тэгснээ аавтайгаа цуусанд орхон морхоо гэжсэн. За. Дараа нь бүр цуг унтын мунтыг гэжсэн. Хоорытой цуг унтгийг хүссэн л үзгээл. Тэр хоёрыг цуг нэг гэрээс гарч явахыг бас хүүхдүүд харчнаа. Тэгсний дараа нь сургуулиа цуурхал болчихсон. Тим дөгөөх нь тим дүнсгэр юм яаж тоодог байна гэжсэн. За. Зарим хүүгүүд нь би илүү тохирох байсан гээл. Тэгж бас хоорыг муу цагийг сонсон мань хүн. Маргааш нь дөг болчихсон орж ит юм да. Тэгээл ороод чинь нөгөө өмсөн бүр гайхаад. Нөгөө хоорыг чинь харснаа. Чи хинбэ? Зарич тэгдэг юм аа. Тэгсэн бүр өгтөд салтгүй. Чихээ хизээ цоолуулсан. Баахан асуултаар болоо яжагт нь араас нь мөсөн хатан гарч ирдэг нь мань хоорыг. Бас нэг ногоо үстэй найз нь анх удаад ийм бахин харж явуулахаар тэгэл. Нөгөө эдэн өгтөд нь зурм мөргийн дараа гаргахгүй. Тэгсэн мань хоорыг бүр камер авчирснаа үүдсэн гарч зурм мөргийн дараа. Дүүн харснаа үсээ тайруулж гээл баярлаа. Тэгсэн аав нь харснаа чи хинбэ? Миямөркөн гэл өөрчлөгдсөн байх шүү гээл. Наав дүү хоёрын байгаа байдал нь харалт. Яг адилхан бооцд. Тэгсэн лифт дээр шин дотоод таараад тэгснээ үсээ тайруулсан харангуудаа миний мэдхмээ ямар холын хол яваад өглөөгөд өөлж мөглээд чихэр өгөхгүй л мань хоёрыг дуудсан байлээ. Интернетээр болсон тэмцээн төрүүлсэн гинэ. Эргэж харахгүй юу л амжуулчих байгаа. Нэрээ Монголд өөртөө common code зураад өөрсдөө дуу оруулдаг team channel гэдэг мэдгөө. Шинээр гарч байгаа channel-уудын нэг болохоор ороод сапа дараад өгчгүй те. За тэгсэн сургууль дээр нэг хүүхэд дагаад хоёрыг чинь гаргахгүй. Тэгстээ мань хоёрыг салаач гэдээ яваад өгдөг. Тэгсэн мань хүн дээр ирчихжээ. Араас нь дагаад болдгүй чаас. Мань хүн гэд сонхсноо яг ноо дагаад байгаа гэсэн чинь. Сургуулаар дүүрэнд хоёр салаач гэд орилжтий. Мань хүн юу гэж хэлсэн үг нь тоох үдээ. Тэгэл цуг явж байгаа дахиад араас нь дагаал. Тэгсэн хоорын ирснээ ямар үл сайн болцсон юм уу гээл. Тэгсэн ийм азгүй антинта та үерхэд хэрэггүй би танд хайртай гэж авдیں۔ What the fuck is this be? Тэгэл нөгөө чинь булаацалтаал. Дараа нь мань хүний гэрлүүгээ явж байхад нөгөө хүн чинь дагаад болдгүй. Тэгсэн яасан бол чинь хөршин болж таардیں۔ Ядчихад нөгөөх нь түлхүүрээ хайцсан. Түлхүүргүй болохоор мань хүний гэрт орж юм идээл. Дараа нь зөвшөөрүүлэх маягтай нөгөөд чинь яваад өгдیں۔ Хоорыг гарцсан дээр цуг хүлээгээ. Тэгсэн хитэн золби юм ирснээ мань өхнийг хоргоогод болдгүй. Мань хүн ганц харц шидээл зайлуулчихж байгаа. Оройн нөгөө чинь амар киногоо үзээл. Тэгсэн аав нь наа чи яаж ийм амар кино үздэг вэ? Би л бол айдаг. Наад охин чи их амар өхөө гэж авдیں۔ Тэгэл аав нь гараа явах орон салхийг эвдэж аав буцаж орж ирээл. Тэгсэн аав нь цаад болсон ус чинь мэн аавыгаа шүүрэн шанаг болгох юм агч.
За энэ чинээс нэг хэсэг өөр талын хайрын түүхийг харуулах ба. Нөгөө ягаав үстэд чинь цайвар ногоон, тод ногоон гэд хоёр ногоон үстэй хүн чинь хоёулаа сайн болчихсон. Тод ногоон үстэй нь болохоор хувцас нурсан чинь мань хүн хувцас өгөөл. Тэгсэн маргааш нь хувцас нөгөөгөө бас жигнэг хийж өгч мөгөөл. Тэрийг мань хүн авч идэл бараг торж өгөх жилаа гэх нь холгоо. Харин нөгөө цайвар ногоон чинь мань хоорытой дэлгүүрсээл. Нөгөө ягаа үстэй эрэхтэй чинь тод ногоо чинь бүр амар жигнэг өдөг болчихсон. Тэрийг хараад тод ногоо чинь бас жигнэг хийж ирдэм үү гэж бодчихсон. Маргааш нь хийгээд ирчихсэн амар түлж мүлчихсэн амар болгочихсон ирдээ. Тэгээд битгий нааш авэдрэг гэсэн чинь зөрүүдлээд амруугаа шууд годорчдөг. Тэгсэн чинь хүний хичээж хийсэн юмыг хайчвал муухай штэ гэж бодъё. За дараа нь мангаар 7 хоног ажил явдлаар сургуульд ирж чадхаарг болсон байдیں۔ Хоорыг бүр санаад өглөө. 1 хоног, 2 хоног, 3 хоног, 4 хоног гэж явсаар яаж яхад нь дүү аав хоёрын ч гэсэн мань Миам руу хизээр химбэ гэл минь хүнээс нэхэст. Тэгээд 7 онсон бол шууд гараагүй чинь. Мань хүн дөнгөж гэртээ орж ирээд утсан асааж идэг. Тэгээл хоорыгоос ирсэн бүх мессежүүдийг харангуйтай бас гараагүй. Тэгийн явах цомтой левднээс бууж явахдаа хоорытой мөргөлдөд. Дараа нь дүрс огинхаа өөртөөгөө ярилцж байгаа мэт эргэлэх ба чи удахгүй найзуудтай олноо. Чамаа гэсэн хүн хаанч ч юм гараад ирнэ гээл. За дараа нь нөгөө улаус толон цайвар ягаа үс чинь яаж танилцсан, яаж үерхэж ирсэн талаар түүх гарах болно. Нэг өдөр сургуулийн буланд улаан үстэй залууч нь хоёр хүүгүнтэй ярилцчихсэн байл л да. Нөгөө хоёр нь болохоор нөгөө ягаа үстэй чинь онцгой ингүүд нь харин улаан үстэй болохоор энгийн охин штэ гэжсэн байлээ. Тэгж хэлэхээр нөгөө ягавтар үстэй чинь сонирхлын татсан болтой яриа үдэж байт юм байлээ. Бас хоёулын сонирхол бараг нэг болоод таараа ном мэдэр бинээсээ зээлж уншаад нэг л мэдхээр дотно олчихсан номны найзууд олчихсан байдаг. Дараа нь бүр гэрт нь ирчихсэн ном хар зогсож идэг. Тэгэх зураа өмнөх уншсан номоороо яриад дэлхийс сүрхээс өмнөх өдргээл чи байсан бол юу хийх байсан бэ гэж чинь нөгөө улаан үстэй чинь чамд сэтгэлээ ичлэн гинэ. Тэгээд сансрын тоос болон төгсөө гэж авсан. Тэгээл би биндээ таалагддаг үерхэж эхэлсэн юм бэлээ. Дараа өдөр нь хоорын найз залуунхаа хөллийнхэн хомсыг бодож өгч гинэ. Тэгсэн толгой дээр нь хөлийг тавьсан чинь чам дээр гişигвэл төвшин их юм шиг санагдаад гэж авдیں۔ Нөгөөд ч ууралдгүй. Тэгсэн чинь чи бусдын өмнө ийм зантай идэг ээж миний өмнө дарамхан байдаг гинэ. Хөөе сайн уу гэсэн чинь чи амьд л байна уу гэж авдیں۔ Дараа нь улаан үст математикаа дэвчиг өгч байгаа ч гэсэн чинь даргаа арчаа тавиа л даа гэж. Тэгсэн нөгөөд чинь намайг алчих гэж авсан. Тэгсэн нөгөөд нь мөсөн хатны тушаал үзэх гэж яг шиг. Бас нөгөөдх нь нэг өрөөнд сууж явахдаа муухай ажил гээл. Тэгээл нөгөөдх нь жүжиглээл дундаа ордогоорой гэж үжис чинь хоёр хүүхэд орж харснаа айгаа зүгтаач тэр. Манай гараа би чадахгүй нэ гээл. Дүрс солиход нөгөө цайвар ногоо үст чинь нэг хүн сэтгэлээ илчилж байна. Дараа нөгөөд дээрэл би тэрэнд хайргүй майргүй би татгалцсан гээл. Шууд тэгж гомдоорморгүй болохоор нөгөө ягаа үстэйг чинь найз залуугүй хэлж жүжиглийг нэ. Ногоо үст болохоор жихнээс сайн болохоор санаа зовчихсон. Тэгээд сургуулаас гараад алхваа. Тэр хоёр тэгэл үүдэн түлээгээд бэжсэн чинь амар царайлаг юм хүрээдэрдیں۔ Нөгөөд нь бүр шок. Энэ одоо юу вэ гэжсэн нөгөөд. Ягаа үстэй чинь сандарч байгаа бол нөгөөд нь ногоо үстэй чинь согорцсон юм уу гэжсэн. Тэгсэн минь хоёрыг харангуйтаа найз залуутай байсан юм гээд яваад өгдөг. Тэгсэн нөгөө цайвар улаан үстэй царайлагч нь хараа муут олж таарнаа. Тэгсэн нөгөө ногоо үстэй чинь өөр хүнтэй андуурсан байж магадгүйгээд очоо чи хараа муутай үстэй чи өөр хүнтэй намайг андуураагүй эзгээч хэлчихтий. Тэгсэн нөгөөд чинь би ерөөсөө хүнтэй андуураагүй. Үргэлж би чамайг харсаар ирсэн гинэ. Мань гарыг хоорын сан мөн үү гээл.
Хоорыг болохоор нөгөө ягаа үсч нүгээл холж ялгаа. Нэг харсан Миямөрөө 3 эмэгтэй төрчихсөн байдیں۔ Үс мүсийн бооч гисэн. Тэгсэн араас нь галын хатан гарч ийлаа. Нөгөөтгч бүр хардаад. Мань хоёр дараа нь сургуулаад хараад зүг явж хахад нь нөгөө Шиндод муулаадсан нөгөө хүүхэд ч нөөцтэй. Хурж ирснээ ахлах сургуульд ороод хөөрөөд байгаа мó гэж чагш. Доор дохноор цүнхөө бариулж итэр тэнэг амтэн бэ гэжсэн за. Мань хоорыг чинь шууд босч ирээл. Ярьж дуусвуу гээл. Зайлцгаа тэнүүдээ гээл. Хоёуланг нь 50-аас олгд юм даа гэж. Дараа нөгөө Шиндоточ нь уулзч ховлоод. Тэгсэн Шиндочи дунд ангидахтаа л над үүддэг байсан бицтэй гээл. Тэгсэн тэр цуг явж исэн эмэгтэй хийн гэсэн чинь чи одоо тэрнийг өдөөд хэрэггүй байхдаа тэрний хамгаалагч нь амар болсон гэж авдیں۔ Дараа өдөр нь тэд цуг явж гинэ. Мань үнээс хоорыг өмнөгшгөө муухай ажиллаад өгөөч гээл гуугаал. Тэгэл үз чинь Шиндо гуугаад байгаа юм шүү гэж юу ч ойлгохгүй. Мань хүн тэгэл хоорыг хэлснээр хийсэн чинь өөдөж мөрөг гайхаад. Мань хоёрыг дэлгүүр ороод гараад ч өгөдөнд энэ гурав байж гин. Хоорыг хараа сүнсэн зайлд өглөө. Тэгсэн ард нь исэн найз нь юу ч мэдгүй. Хатантай ингэж харьцдаггүй ингээл. Тэгсэн дахин боловсруулах ажил хийж нэгэ яваад өгдیں۔ Дараа нь тэд хоорын гэрт ирвээ. Тэгсэн мань хүн яасын ааваас нь зөвлөгөө авна гэд. Тэгснээ хоорыг чам тамгүй ирчүүдийн зөвлөдөх зүйл гээл. Тэгсэн ярилцж байгаа газар нь байны өргөш. Аавд нь би ууралгаар хоорыг баярлаад гээлждیں۔ Чамаа эсрэг төрхтэй болохоор зугаатж байгаа юм байл. Маргааш нөгөө ягаа үстэй чинь ярилцж байна. Ногоо үстэй найзтайгаа караоке орсон гэдэг. Мань хүн ангид утсаа мартаад анги руу орж ирдیں۔ Тэгсэн нэг хүүхдээ жина. Энэ гай мань хойроо сайн байж. Ягаа чам шиг амтэн гээл үйжсэн чинь чи хоорыг алдагдаж чадах уу гинэ. Тийм бол чи хоорыг тохирохгүй гэд яваад өгдیں۔ Саяны үйлдэлд нь өөдөж бүр гайхчихсан. Тэрэн дунд ганц баярлж байгаа нь хоорыг ш. Гинт дөрөсөлөгдөж нэг давчуу газарт энэ хоёр үйждیں۔ Шүүгээ дотрын үйл зугаатай нөөж дотор нь чамаас ор хүн байхгүй бол зугаатай биш гээл. Ийм хард арсан зүйлсчгсэн эсэрдیں۔ Цагаач лигээл хаах га зогсчихсэн чинь хааж байгаа мó гэжсэн нөгөө цэхэр толгойд чинь гараад ирдیں۔ Ямхандаа мань хүнтэй уулзах гэж л ирсэн байгаа. Ирсэнд баярлаа гэж хэлсний сонсонгуудаа сонирн болоод яваад өгдیں۔ Дараа нь тэр хоёр төсөлтийн цомын талаар ярьж байна. Сүүлд нь мань хүн төсөлтийн цомоо аяагүй нь болж тэ гэж бодно. Маргааш өглөөнд daarаал явж исэн чинь нөгөө ногоон тоглоотой чинь таарнаа. Тэгээ сайн уу гээл үйжсэн чинь нөгөөд чинь Миямөрөө битгий булаач гээл. Хүү та нарыг ямар сони хоорондоо сэтгэнэ л гэж солиносон юм яриад. Ойрт жоохон найз өөр дотноссон гэсэн чинь ямар Шиндо байгаа биш гэж сонссны дараа Шиндо гээл. Тэгсэн Шиндо нь гарч ирж таарваа. Луулхаа мэдсэн цэхэр толгойд Шиндог аваа явд юм даа гэж. Дүрс сөлөхөд нөгөө ногоо үстэй чинь эгчтэйгээ явж байхдаа нөгөө улаан үстэй чинь таарнаа. Тэгснээ мань хүнд хаягдсан гэс чинь хаягдсан хаяагүй мүү гэж чагш. Дүрс сөлөгтгөөд ягаа үстэйтэй чинь ногоо үстэй чинь уулзж байна. Өрүүн тод ногоо үстэй мань хүнээс хинтээ үерхэж байгаа мүү гэс чинь тийм гэлчжээ. Худлаа ирсэндээ харамсаад ч хэмээн нөгөө ягаа үстэй дээр чинь очиод бүх үннийг хэлж байгаа. Тод үстэй их яриа үдж ярьдаг болохоор нь л тийм хэлсэн юм билээ. Энэ явдлаас хойш нөгөө ногоо үстэй чинь ерөөсөө сургуультай ирээгүй гинэ. Ирээгүй бүр 3-4 хонцсон байдаг. Маргааш нь бас ядчихсан шалгалтаа олж таарна. Их чин дүүдээ хичээлдээ яваад өглөө гээл. Бас их чин дахиад хүссэн зүйл чинь гарч ирээ юу. Бага хасаал хүн татаархаж хүссэн зүйлээ авдаг байсан хүүхдээсэн гинэ. Гэхдээ тэрийг эртхэн хэлдэггүй оройд чилсэх нь тэрний муу зуршил гэж байгаа. Дараа нь уцаа шалгасан чинь найзууд нь баахан мессеж бичсэн байдаг. Ганц мессеж ирж түүний шоконд оруулдаг нь нөгөө тод ногоо үстэй чинь ягаан үстэй эрэгтэйд чинь сэтгэлээ илчилчихсэн байдаг. Маргааш нь зүв зүгээр юм шиг сургуульд ирчихсэн. Нөгөө ягаан үстэй чинь мань ногоо үстэйг дагуулж дээвэр дээр гарч ярилцахаар болдог. Тод ногоо үстэй чинь сэтгэлээ илчилснээ дараа нь хариу хэрэггүйгээд яваад гисэн гинэ. Бид хоёрыг үертэй гээ батцсан буруугаар ойлгоцсон юм шиг байлээ гэж идэг. Тэгэж чи яагаад буруу ойлголтын засч хэлээгүй юм гэс чинь тэгж заавал ойлгуулад авах зүйл биш гинэ. Яагаад тэгсэн гэс чинь чамд амлсан байдаг. Амлалт өгөөгүйсэн бол чи юу гэж хариулах байсан гэс чинь хэтэрхий агтсан болохоор надад тохирохгүй гэж идэг. Дүрс сөлөгтгөд ягаа үстэй олон үстэйтэй ярилцчих ба Сакура найз залгууд толсон гинэ гэж ярьж идэг. Яасан гэс чи ойрд нийлэн өөдрөг байгаа гэж идэг. Харин ягаа үстэй нь болохоор харин ч эсэргээрээ гэж байдаг. Нөгөө олон үстэй чинь яхаарахгүй өөдрөг бол нуруунаас нэг ачааваад хайсан мэдгээ гэжсэн чинь юу болсон бэ гэж асууж ах чинь юу ч болоогүй гэж яагаад сэтгэлээ илчлэхээс өмнө хаягдсан гэд
өөрийн ирэхгүй уйлждаг. Дараа өдөр нь би ихчтэй би айлын ганц гээл би бинийг ярьж чинь. Хамгийн гайхмаар нь гээд нөгөө ногоо устэй нэг эрэхтэй байдаг та. Тэр нь дүүтэй ялч таарна. Мань ногоо ус болохоор дүүгээсээ шал өөр замтай. Адилхан харагдажсэн ч гэсэн илүү томоотой байсан гээл. Харин ногоо устэй анх нь болохоор хөгжилтэй их дуу яриад ихтэй тийм нөхөр байхгүй. Нөгөө хараамуутай улаан ус чинь нөгөөдөө нэлийн сайн үзд болчихжээ. Ногоо устэй нөгөөдрийн болохоор би чамайг нэрээр чинь дуудана чи минь намайг ч гэсэн нэрээр дуудаад гээл. Мань хэд болохоор түнтэй дотн скот янз бүрийн арга хийгээд чагш. Тэснээ нөгөө улаус чарснаа мань хүнд булаахгүй гэлчтэй. Устан чи тэнд юм уу болол гэж дэрлүүлсэн юм уу гээл. Тэгсэн нэг коридор донд явж байхдаа нөгөө ногоо устэй чинь таарна. Мөрөн би илүү өндөр үстэй гэсэн чинь нөгөөдг нь болохоор зүү үстэй гэж идэг. Энэ хоёрын ингэж хэрэлдэхин харангуйтаа ногоо ус чинь энэ хоёр дотны юм аа л гэж. Дараа нөгөө жижигнээ чинь нэрсэн байна. Хэдэн илүү сайн байгааг нь өрсөлдөөд байгаа маш. Тэгсэн нөгөө ногоо ус чинь хашгираал гараад ирдیں۔ Жижигнээ чинь хайгаад мань хөө эргэж хараал нөгөө жижигнээ чинь муу санс хүн бишээ сайн хүн байваа гэсэн чинь. Тэгсэн муу сайндаа ч бишээ чанга дуутай юм гэж идэг. Дараа өдөр нь мань ногооноо хоолой нүдөө сөөцөн ч юм уу ярьж чадахгүй. Тэгин явах замтаа нөгөө жижигнээ чинь тарна. Тэгсэн юмыг авч зөөлж өгөөл. Мань хүний болохоор хоолой нүдөөд ерөөсөө ярьж чадахгүй штеп. Харин жижигнээ болохоор чанга дугарсан гээд над дургу олч гээд дуугаа болоод байна гэдэг. Маргааш нь идэгчсэн орж идэг юм аа. Мань жоохон болохоор ууралчихсан байх гээд үүдэнд нь сэгч зогсож хараал. Харин тод ногоо үстэн болохоор ууралдаг юм уу гэж идэг. Тэгээд яриач чинь нөгөөд ч гарч ирсэн. Саватасан юу бол та өчтөр юу яасан гээл баахан юм ярьжсэн аа. Нөгөөд чинь бүр толгоо нэрээд хамаа хамих гээд явааддаг. Харин ногоо үстэй чинь болохоор утгайл дургууг нь хөргчлээ гээл. Дөрс солигдоход нөгөө ногоо үстэй чинь дүүгийнхэн зурглаар эхэлж байна. Чи заавал энэ сургууль руу орох юм уу гээл. Чиний дүн чинь хөрөхгүй чи дундаж дүнтэй гэж идэг. Тэгэл орондоо хөвтөл боссон чинь ах нь оройн хоолоо ид гэвждэг. Ах та бүх учрыг хэлээл. Багш тэгнэс чинь шоолсон гээл. Ямар сургуулийн гэс чинь зүүн ахлах гинэ. Дараа нь ах нь хэлж байна. Чи дандаа хичээл замаа хийж тэмдэглэдэг байж. Чамааг шоолсон тэр багшийн аваа дээр зөхөөд үгүй гинэ. Дараа өдөр нь манай хоорыгоос гүйж байна. Дүүд нь жоохон хичээл заагаад өгөхгүй згээл. Тэгээд туслахаар болоод хоорын гэрт маргааш нь дүүн орж ирчээд байна. Нэрэл ахаасаа шал өөрийн гээл. Хичээл заахан битгээл дандаа асуултаар болсаар гал таарна. Энэ нөгөө тал мямруу хоригийн дүүтэй идэх юм хийгээ сууж байна. Нөгөө ногоостын дүүнд болохоор хичээлийн ингээ ах юугээ хийж байгаа л гэж бодоол. Тэгсэн ах нь нөгөө ягаа үстэй чинь цуг азын сахиус махиус хараа үйж байна. Дүүдээ нэгийг авчиг гэс чинь нөгөөх нь юундаа итгэхэд байгаа юм гээл. Арай үнэтэйсэн болохоор жижиг нь авч дүүд өгд юм даа гэж. Хан ч гэсэн тэр одоо юу хийж байгаа бол гэж бодсон. Ногоо үстэй ягаа үстэй хоёр. Ногоо үстэй чинь төөрөгийн гэрт очисон гинэ. Харин нөгөө тал зул сар хоёртой бол гэрт нь дүү аав хоёр нь мям руу ирэх юм уу гээл. Хори болохоор ирэх юм болов гэсэн чинь жоохон завгуулж таардаг. Зав гаруул очно гэд явдгийн. Бас нөгөө талд улаан ус ногоо үстэй чинь ногоо үстэй залуу найзтайгаа юм ирээ сууждаг. Ногоо үстэй эмэгтэйтэй чинь жоохон ирэхэг байгаа ч гэсэн чинь. Нөгөө хоёр нь тойрыг үерхцэн гэж утсан шүү дээ гэж бодъё. Тэгсэн ч гэсэн таалагддаг ээлчнээ. Нөгөөд нь ийм ичмэргүй битгий чанга ойрлоод байгаа ч гээл. За дөрөс солигдож нөгөө хоёр чинь ягаа үстэй эрэгтэйгийн гэрт очихор болдог. Гэрт нь хүн байгаа мэд нууцаар орж итэр. Өндөө л өмнө тохиолж исэн тоглоом өргөжлүүлэхээр л ногоо үст ирсэн юм баг. Тэгэл дүнж ирчээл байжсэн чинь зомбитай нэг хүн хаалг нь хүчээр онгойлгож орж ирэх гээд. Нөгөөдг нь оруулахгүй чатгаараа харагдаж цаашаа явуулах гэж үзээл. Тэгсэн хийм бол гээл орж ирээл харсан чинь орны цэвэрлэхэд тусалдаг хүн гинэ. Бараг гэрийн хүчлэгч юм уу эсвэл их чин л юм шүү аа. Тэгснээ нөгөө ягаа толгоотод чинь нэмэгдэн харснаа элдэн үзэн хийх юм бол ээж чийл чи шүүгээ яваад үдий. Маргааш нь улаан уст ангидаа ороод ирсэн чинь найз охин нь манад ирэх юм уу гэвждэг. Улаас болохоор шулуухан үгүй гэлчтий. Тэгсэн нөгөөт нь ойлаа шалтгаан гэс чинь гэрэн дүүрэн цөхөрцхийн цуглуулах гэдэг нэ. За оройн ногоон толгой дүүтэйг юм идэж байгаа бол харин нөгөө талд ногоон үст улаан үстэд чавжин жоохон твччихэлтэй гэж үйждэг.
Мань хүн яаж төвчнээ гэж ярьж нэгэн үйлэн байж өвдөө. Харин нөгөө талд Шиндо найз охинтойгоо уулзж байна. Шиндо өмнө нь улирсан гэсэн штеп би ч гэсэн 1 жил улирдаг ч юм уу гэж хэлж. Харин Хорийн гэрт бүгд Миямурыг хүлээгээл аав нь Хорид Миямурыг авчрах чиний үр үздэг гэж хэлж чинь. Миямуруу орж ич хальт бараагаа харуулаад нэг цаа уучаад гэрлүүгөө явдیں۔ Хори би хөргөж өн битгий хараастаагаараа гээл. Нөгөө чинь урд хойноо гарчсан явж байна. Тэгсэн Хори удахгүй төгслөөдөө өгч идэг. Сэтнээ өмнө ч гэсэн ингэж явж байсан ба. Хориг энэ төгсөн ч гэсэн хоёулаа хамт ээж болно үстэй гэж хэлдэг. Харин Миямуруу болохоор шууд гэрэлцгээ гэж хэлдэг. Тэгэл Миямуругийн дэлгүүрээс дуудд юм да. Нэг харсан нөгөө чинь нийлж гисэн машин дээр яриждیں۔ Машины үнэлэхтэй олчвол хүссэн газар очиж чадна амтны хөрөлтөнд очивол гэсэн чинь. Ногоо үсний ягаа үстийг нэг төвшөөсөн зүйл байгаастай хэлгээл хэлүүлэх гэж үзнэ. Хэдүүлээ ахлах сургууль ахлаа илүү хүчтэй байсан гээл. Машин тоолч юм бол нөгөөд нь илүү хол яваад өгч юм бол үгэхээс айсан гинэ. Харин нөгөө талд Хорийн унтч гисэн мань хүн хараа зогсож идэв. Ачаа зөгөөд ядарсан болтой гэждэг. Хорийг ихэд их хөдөлж унтдаг гээл тэрхэн зөөр өмнөх амьдралаа бодон дурсан. Өмнө Хоритой танилцдаа ямар ийсэн одоо ямар байгаа гээл яаж найзуудтай болсон гээл сэрхэд анхын сургуульд ирэхэд ямар байсан гэд тэр дурсамжруу сэргэн. Нагуус болохоор ягаус анханасаа л сайн байсан болтой. Мань хүн болохоор эмэг зүудэг хинтээ юу ч дуурдаггүй. Хори болохоор хажуугаар өнгөрөх царайдлаг залуу юмч таахгүй. Харин нэг өдөр ягаан толгойлт сургуульд орж ижихт нь мань хүн зогсож исэн байдаг. Ангиас гараа явж байхдаа эмэг онгаагаад тэрийг ягаан толгойд барьж өгөөд хөө гээсэн чинь миний бишээгээ зутаага явж исэн мэлээ. Дахин хүн шоолуулна гэдгээс л айсан мэлгүй. Гэхдээ чи тийм биш үсттэй гэснээр сэрдэг. Бүгд цугаан хэрв чиний хувь тавилан гэх зүйл байхгүй байсан ч миний хүссэн зүг рүү баг багаар дэлхий иргэнж хэлж байдгийг. Төгсөлтийн ёслол болоо. Мань улаан үст үг хэлэхэр болчихсон. Яг үг хэлэхгээ үз чинь мань хүн найтаагаад тэрэнд нь хэдэн хүн инээч гэсэн чинь мань улаан үст бүр сандарч гисэн бүр хүлээ. Хил амны ирээд үүний дараа мэдээж юу болох нь ойлгомжтой. Run. Тэгээл зугтаал дээвэр дээрээ гараад ирсэн чинь тэр болонд нуудагч жилийн өмнөх өөртөөгөө уулздаг. Урт үстэй зугаас жоох шүү гэж идэг. Бас үсээ тарьчих. Олон найзуудтай ч болсон бас найз хүнтэй ч болсон гээл. Өгсөн чинь баяр хүргээд бас би дахиж гарч ирэхгүй гэж идэг. Төсөл болж сургуулийн залуу охтуудаа зургаад оруулдаг бол харин нөгөө талд Хори дээр нөгөө жижигхний чинь ирчихсэн байждаг. Тантай дахиж сургууль дээр уулзч чадахгүй гэхнээс харамсаж ийн гээл. Харин нөгөө талд ягаан толгойд ногоо үстэйтэй чинь уулзж байна. Ягаан толгойд юм хэлгээд ирж муураад харна. Ногоо үстэй баярлаа зугаатай байсан гээл. Тэгээд яваад үдээ. Хөтлөнгөөс нөгөө ногоо үстэй ч бол сонсч идэг. Тэгээл ээжс чинь ингээд толоост гарч ирснэ. Төгссөнд баяр хүргэе гэж агш. Бас удахгүй найзуудаараа зугаалганд явъя гэж ярьж идэг. За сургуулийн гадаа баах хүмүүс дараал харин Хорийг аав ирчихжээ. Манай онцгой хүү гээл бэжс чинь араас нь Хори хашгирч гарч ирснэ. Энд юу гэж тэнэг аавгаа гээл түлхэж гарднаа. Харин нөгөө талд дүү нахтагаа зүү явахгүй аль хүлээгээл. Ногоос болохоор амар хашгирч найзуудаа баяртай гэж хэлээл. Харин дүүн энэ та мөн үү гэж идэг. Нөгөө талд Хори Миямуруу хоёр явж байна. Бас л өнгөрсөн болон одоогоо дурсаал. Бүхий л зүйл талархаж байгаагаа хэлэн би өөрөөсөө илүү ихцээч хүнийг ингэж мэдж байгаагүй юм байна гэж идэг. 俺は俺以外の人間なんて知らなかったよ。俺の日常を壊してくれてありがとう。俺とこれからを望んでくれてありがとう。宮村、せめてこの大空を
君一人にあげられたらななんて。いやそんなものより生クリームのたっぷり乗ったケーキの方が君は好きそうだ。 За энэ хүн манай анime маань дуусч байна. Horimiya гэх анime нь 2021 онд гарч ирсэн ба Хирогийн веб манга дээр үндэслэгдэн гарч ирсэн мэлээ. Харин зургалын Daisuke Hakiwara гэх хүн хийжсэн ба Season 2 нь 2023 онд нээлттэйгээд байгаа юм билээ. Одоогоор би Season 2-ыг ярих бодол байхгүй байгаа. Яг гэвэл энэ нэг анимтай ингэж удаа суумаар байгаа болохоор өөр сонирхолтой адал явдалтай анime яд юм гэж бодож байгаа. Анимийн санал өгөх бол доор бичээрэй заяа. За энэ удаагийн бичлэгээд нэг иймэрхүү байлаа. Дараагийн бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.